2026 оны эхний хагас жилд мэргэжсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад 979 шалгуулагч хамрагдсанаас 119 тэнцээ. Ийхүү өнөөдөр тэнцсэн шалгуулагчид мэргэжсэн нягтлан бодогчийн цол хүртэж мэргэжлийн ёс зүгээр хэмлэн ажиллагаа батлан тангар өргөлөө. За Монголын мэргэжсэн нягтлан бодогчдын институт нь 30 жилийн хугацаанд 6081 мэргэжсэн нягтлан бодогчийг бэлтгээд байна. Эрхэн авсан мэргэжсэн нягтлан бодогчдыг Монголын мэргэжсэн нягтлан бодогчийн институтын гишүүнээр бүртгэлээ. Энэ нь хүний нөөцийн чадварыг нэмэгдүүлэх, мэргэжсэн мэргэжлэнүүдийн тоог өргөжүүлэх чухал алхам болж байна. Тус байгууллага нь гишүүдтэй зориулан тасралтгүй мэргэжлийн хөгжлийн сургалтыг зохион байгуулдаг юм байна. Энэ нь салбарын мэргэжлэнүүдийн чадварт эерэг нөлөөтэйг хэллээ. Мэргэжлийн нягтлан бодогч болж төгснөөс хойш 4 жилийн дараа мэргэжсэн нягтлан бодогчдын цолоо авлаа. Энэ хугацаанд мэдээж мэргэжлэрээ ажилласны үр дүнд тодорхой хэмжээний өөрийн мэргэжлийн ажилласан жил тэгээ мэдлэг чадвараа дээшлүүлсний хүчинд энэ хүртэл ингээд авч байгаадаа маш их баяртай байна. Мэдээж ирээдүйн зорилтын хувьд бол ирээдүйн салбартаа тэргүүлэх стандарт хууль дүрмэд хувь нэмрээ оруулах, мэргэжлийн салбараа дээшлүүлэх зэрэгт өөрийн хувь нэмрээ оруулна. Нягтлан бодох бүртгэл бол онцлог ажил мэргэжил. Үүний цаана одоо олон нийтийн эрх ашиг, сонирхол байн хөндөгдөж байдаг. Ийм учраас нягтлан бодогчд бол алдах хэрэггүй. За мөн ёс зүйн зөрчил гарах хэрэггүй. Ийм учраас бид бүхэн нягтлан бодогчдыг бол сүүлийн үеийн мэдээ мэдлэг чадвар мөн ёс зүйн зарчмуудыг таниулж ойлгуулахаас гадна одоо бидний үндсэн ширээний ном болсон санхүүгийн тайлгнылын олон улсын стандарт маань жил болгон шинжилэн боловсруулж байдаг. Үүнийхээ өөрчлөлтийг за мөн цаг үеийн хөгжил дэвшлийн шаардлагаар гарч иж байгаа шинэ мэдлэг болгоныг олгохоор онцлог юм аа.